Зохиолыг бичсэн Саруултын дуу оруулсан Ами Толны байшин 3 дугаар хэсэг. Өвгөн дууга баг зэрэг өндөрсгөн миний үгийг сонсоод бутсан чинь дээртэй хүүхдүүд минь. Тэн тэгэнтэй буруу ойлгогдсон. Буруу шийтгэгдсэн зүйл бий. Та нар ч түүнийг хөдлөх гэж байгаа бол өөрсдийн хувь тавилантайгаа холбож мэд. Гэрэлмаа үйл ялыг гинэмсэглэн гэхдээ хоолой хөнгөн чижирч. Өвөө, бидэнд энэ бүхний учрыг тайлж өгөх хэрэгтэй байна. Архивын бичрүүдийн цаана үлдсэн нууцыг зөвхөн нутгийнхан мэднэ гэдэгт л бид итгэж ирсэн. Өвгөн хэсэг чимээгүй болж харцаа уулын зүг хандуулаад намуухан дуугаар хэлэв. Тэгвэл сонс. Энэ бүхний эхлэл манай нутгийнхны буруу ойлгосон нэгэн эмэгтэйгээс эхэлсэн юм да. Намайг хүүхэд байхад юм да энд нэг эмэгтэй амьдардаг байсан. Ард олондоо тусалдаг өвчин идгээдэг сайн хүн байлаа. Гэвч хүмүүс айж буруу ойлгож шулам гэж нэрлээд түүнийг чулуу байгууламжинд түгтсэн юм. Түүнийг зарим хүмүүс лусын охинж гэж ярьдаг. Хамаг хүч хайраа өгсөн охиныг нь хүмүүс зэрлэгээр хөнөж түгтсэнд лус тогширч одоо тэр хавар хүн амтан явхад хэцүү болсон. Хэр хэмээн өгүүлв. Гэтэл яг тэр үед сумын төвийн зүгээс нэгэн машин ирж цонхоор нь сумын засаг дарга толгоогоо зохиолгон гарч ирэв. Цэмцгэр хувцастай том биетэй засаг дарга залуусын хажуугаар гарч чанга дуугаар хэлв. Өвгөн гоо. Дахиад л дими балаа юм ярьж хүн амтан айлгаж ичээж гин үү? Одоо над хууч үлгэрээ хүүхдүүдтэй л яар. Холоос яваа хүмүүсийн сэтгэлд бүү юм хийчих. Гээд тослох руугаа дахин манай өрөө рүү дагуулж яв. Энд хүмүүсийг төөрөгдүүлэх хэрэггүй гэв. Өвгөн харцаа зузаатхан ширтэж таяан газар тулж хэсэг чимээгүй зогсон. Засаг дарга өвгний тохоог нь натхан баг зэрэг нуруунд нь даран дагуулж алхуул. Замын туршид багийнхан чимээгүй алхана. Өвгний яриа ба засаг даргын анхааруулга хоорондоо холилдож хөнгөн айдас төрөлм уур амьсгал бүрдэв. Баг цэнхэр өнгийн байшингийн гадаа ирэхэд засаг дарга өөрийн өрөөндөө залуучуудыг урьж орууллаа. Өрөөнд цэмцгэр ханад сумын газрын зураг өлгөөстэй. Цонхоор нарны туяа зөөлөн тусч байв. Засаг дарга төрүүлж суугаад гараа газрын зураг дээр тавин хэлв. За та нар тэр өвгний сүржгэн сүүгийг битгий тоогоорой. Та нарын хувьд нэг л зүйл тодорхой. Манай нутагт үн эртнээс оршин буй чулуун байгууламж магадгүй том суурин болох газар бий. Түүнийг л судлах гэж хэлээд залуусын зүг ширтэв. Бата засаг дарга руу ширтэн одоогийн байдлаар таны ярьсан шиг тийм том байгууламж байгаа гэсэн бүрэн нотлохоо хараахан алга. Зарим тохиолдолд энгийн нэг жижиг хэрэгсөөр өнгөн хэсэгтээ том байгууламжийг үзэгдэх үе ч байдаг. Засаг дарга газрын зураг дээр зааж тэрийг ах нь гадарлахтай ба. Гэхдээ хэмэл дагуулын өндөр наривчлалтай зургаас харахад энэ байгууламжийн зөвхөн нэг бяцхан буушч биш. Том сүрэн байж магадгүй. Судалгаа амжилттай болбол та нарын олсон олдрон зөвхөн түүхийн хувьд ч чухал биш. Манай сумын аялал жуулчлал эдийн засагч ашигтай. Ариуна гараа нугалж сэтгэл нь хөдөлсөн дуугаар хэлв. Хэрв таны хэлсэн зүйл үнэн бол үнэхээр том боломж. Бид зөвхөн археологийн судалгаа хийх гэж ирсэн ч нутгийн иргэдэд ч ашигтай зүйл болох нэ. Засаг дарга толгой дахиж тийм ээ охин минь. Та нар шууд ажилдаа ор. Судалгааг амжилттай хийвэл та нар ч нэр алдартай болно. Сумж сонирхолтой газартай болно шүү дээ. Сүсэг биш л бүх хитгээрэй. Манай сум гэж нэг хэдэн сүжгэн дэнтсэн улс
Нутаг орныхоо ирээдүг хардаг хүн надаас өөр алга. Та хэдийг ирэхээс өмнө нутагтаа бош ухагчд авчрахгүй гэж хэдэн дөвчгөнс юм 3-4 хоног манай гадуур жижигхэн бослох шиг юм хийгээд амьдсан. Тэдний нэг нь саяны өвгөн. Болсон болоогүй юм ярьж залуус төрхрөн химэн төнсөн гомцсон хүүхэд аятай нутгийн хүмүүсээ залууст ховлоод амжлаа. Залуус даргын өрөөнд хэрхэн байгууламжинд хүрэх талаар мөн хаана барилах талаараа ярилцаж байв. Засаг дарга очих талд санаа зовлтгүй. Та нарыг манай жолооч замчлана. Харин байрлах тал дээр гэснээ. Хэсэг тэднийг харан зогссноо. Тэр байгууламжийн хажуухад нэг байшин бий. Хуучин дээр үед тентхийн хэсэг хүмүүс амьдарч байгаад одоо хаягдаад үлдсэн. Дотроо ууг нь том тухтай. Майхнаас бол дээр болов. Тэнд байрстан дээр бах. Гээд асуусан харцаар харлаа. Үүнийг л хүлээж байсан гэлтэй Бата яриаг дуун дээр нь зөвшөөрлөө. Төвний ингэж урайлахын зөвшөөрсөн нь мэдээж толны байшинг давхар судлах гэсэн бодолтой нь холбоотой байлаа. Залуусыг засаг даргын жолооч хуучин төрийн байр мэт харагдах. Харин одоо бараг хүн суурьшдаггүй том байшингийн гадаа авчирлаа. Ханан сэв суусан ч гаднаас нь харахад засаг даргын хэлсэн шиг түр байрлуулахад тохиромжтой гэж санагдана. Жолооч чимээгүйхэн хаалга нээж өгөөд олигтой юм хэлэргүй буцан одлоо. Өрөөний дотор орсон даруйд бүгдэд нь нэг л хачин мэдрэмж төрөв. Тэд өрөө бүрийг шалгаж үзв. Хоосон, цэвэрхэн. Гэхдээ нэг л амьгүй. Ханын өнцөгт нь хуучиж харсан газрын зураг хөлгөөтэй. Цаанаас нь сонины бололтой бүдэг бичээс цухгүйж байлаа. Залуус явдалтай ядарсныг хэлэхүү бүгд юмаа имхлэн хурдхан гихч нь ороо засцгаалаа. Ариуна гэрлээ хоёр орон дээр унтахаар болж залуус авчирсан мишок зэргийн газраар зулн тухтай гихч нь хэвтэн. Төдөлгүй ээлж дараалан унтсаар бүгд гүн нойрондоо автлаа. Шүн дундад ариуна гинэтсэр. Хажууд нь байсан Батагийн ор хоосон. Хаалга нь баг зэрэг онгорхоо байх ба гаднаас шивнэх дуу сонсогдов. Буцаарай. Хоолой нь хэд ойрхон бараг чихэн дотн сонсогдож мэт байлаа. Ариуна зүрхэн хортхон зохиолж байгааг мэдээд бусдыгаа дуудсан ч хаалга нэгдэх үед бүгд унтаж байгаа мэт харагд. Тэр үед гэнэт төмөр хаалга тажигнан хаагдах чимээ гарч байшин бүхэлдээ дөргөх шиг болов. Гэрэлмас ирээд хамаг биеийн чичирч цонхоор дахин харахад энэ удаад хашааны гадаа нэгэн дүрс зогсож байлаа. Нүд нь улаан гэрэл шиг анивчин гэрэлмаа цонхоор харсан чигтээ чангаар ориллоо. Дуун байшин даяар цойрайтсанд унтаж байсан хоёр залуу цочин босов. Юу болсон бэ гэрэлмаа? Гэж нэг нь яаран төхөж ирэв. Гэрэлмаа нүдэ бүлтийлгэн чичирсэн хоолоогоор тэнд газаа хүн нүд нь улаагаад гээд өгүүлж чадахгүй амьсгаад нь зогсов. Залуус цонхоор сандран шагаа. Харин тэр мөчөд юу ч алга. Зөвхөн хашааны цаан шаргал манан суунагл. Хөөх, юу ч алгал байна. Чи зүүдэлсэн юм шүү. Гэж жавхлан аяархан хэлэхэд Ариуна тэсэж ядан хэллээ. Үгүй. Бата алга болчихсон. Тэр гадна байгаах. Тэд Батагийн ор руу очиж шалгахад даун хүйтэн ор хоосон байлаа. Хаалганы завсаар хүүтэн салхи хүлээж хаа нэгтээс төмөрч хэрэгдэж буй мэт жихүүтэс хөрөм чимээс сонсогдов. Бата гэж тэд нэгэн зэрэг орлоо. Хариу алга. Тэр үед байшингийн доороос нэгэн бүдэг тогшилт сонсогдлоо. Эхэндээ нэг удаа, дараа нь хоёр удаа. Эцэстээ нэгэн жигд цохилт болон улам чангарсаар
Өрөөний хааныг чичрүүлж эхэллээ. Ариуна хамаг зоргийг гарган шивнэв. Энэ байшингийн дор ямар нэг юм байна. Бата яг тэнд байна. Гэнэт гэрэл унтарч өөрөө тас харанхуй болов. Харин харанхуйн донд хаа нэгтээс Батагийн хоолой сонсогдох шиг болов. Би энд байна. Намайг авраач. Зохиолыг бичсэн Саруултын